Яа, би Стокгольмд ирсэн амар гоё наа. Стокгольмыг сонсон байна. Гоё шүү. Стокгольм. За би дүү дээрээ очиж шинээр нээсэн салуунд нь баяр хүрэх гэж байна. Би эндээс юм аав. Амар гоё. Осан роса салонта. Яг гоё юм роса. Цэцэгнаа. Вау. Hi vlog. За би Белла дүүгийнхаа одоо шинээр нээсэн, дөнгөж сая нээсэн юм спа юм бьюти спа салон дээр ирсэн байна. Тэгээ нээгээд юусоо нээлтээ хийгээд юусоо надыг нөгөө хөдөө амралтын газар байхад нээлтэн болсон байхгүй юу? Тэгээ нээлтээ хийгээд юусоо нэг 2 хоног чинь. Тэгээд маш гоё салон байна. Тэгээд үүдэнд нь орж ирээд ээж юм. Тэгээд би юм цэцэг. За тэгээд юм эко улаан органик вайн. За тэгээд юм өндөр түлхэгч юм бэлэгтэй хурж ирсэн. Би та нарт ингээд салоныг хальт ингээд харуулад явнаа. Угаасаа бүгдийн сайхан танилцуулна. Нөгөө 2 хоногийн өмнө ингээд нээлт болсон учраас маш гоё юм. Битүү цэцгийн дунд байн цэцгийн төрсөн ирвэхэ гэдэг шиг. За ингээд үүдийн хэсэг нь маш хөөрхөн маш гоё юм крант байна. За манай Беллагийн ингээд бүх юм сертификат за бүх тийм тэмцээнд уралдаанд орсон юм юмнууд нь байна. Дипломууд нь байна. Тэгээ манай хүн чинь айгуу гоё юугаа төгсөөд сая дөнгөж юугаа төгссөн. Юу гэдэг лээ? Хичээлээ сургуулаа төгссөн. За тэгээд одоо ингээд явна ийшээ. Хэн байж хаа. За ингэж хийгээ байж. Hey vlog. Амар хэцүү. За хөрхөн дүүтэй тэгээд юу юм? Маш гоё салон байна. Би ямар ч гэсэн эхнээс нь ингээд үүдээр нөө өөдлөг хайл үүднээсээ гэж эднийхээр орж ирэхээр нэх гоё тийм эмхтэлэг мэдрэмж сэргээсэн би бүрстэй амар гоё. Тэгээд үүдээсээ ямар ч гэсэн ийм гоё салонтой болоод ингээд мөрөөдлийнхээ ажлыг хийж байгаа ингээд амар өндөрөөс өндөр амжилт хүсье үүдээ. Гоё цэцэг байна. Ай шууд баяа. Ирсэн баярлалаа. Амар гоё салон байна. За ямар ч гэсэн ингээм уйлаа. Одоо гоё үйлчлэгийг аав. Тэгээд салоноо аюу гоё танилцуулна манай Белла. Тэг үү? Би юу? Тийм манай влогийн үзэгчид аюу Стокгольмоос байдаг. Тэгээд манай Беллагийн салонтой бүгдээрээ хамтдаа танилцаа явчихъя гэж бодож байна. Тэгээд гоё влогтойгоос хамт агаарай. За манай Белла одоо өөрийнхөө аюу гоё манай влогийн үзэгчдэд аюугаа танилцуулаад хоёулаа салоныг гоё танилцуулъя гэхөө. За намайг Белла Баяр гэдэг. Тэгээд Швед улсын Стокгольм хотод ажиллаж амьдардаг. Тэгээд саяхан өөрийн шинэ салоноо нээгээд тэгээд маш аз жаргалтайгаар оёгч яс өрссөн. Нээлттэй хийцэн. Тэгээд хүмүүсийг хүлээж авахд бэлэн болсон байгаа. Тэгээд миний хувьд болохоор баярлаа. Миний хувьд болохоор арьс гоцсолч мэрэгчлээ. Бас тэгээд нүүрний бариадсал гэж ярьдаг монголоор. Тэгээд бариадсалч одоо яг эмчилгээний барай массаж хийгддэг. Тийм одоо үйлчлэгийн салон дээр явуулдаг. Тэгээд энэ удаа яг салон нэгдээд адилхан одоо арьс тэгээд дээрэс нь нүүрний булчин тэгээд толгой head spa нэгдэж байгаа бас. Тэгэхээр ингээд ерөнхий гоё юм цогц гоё үйлчилгээ авдаг газар болж байгаа. Тэгээд бас сормос хөмсөг тэгэл арьсаа гоё нүрээ гоё болох бүх л төрлийн үйлчилгээнүүд байгаа маань. Вау ямар гоё. За гоё юм. Тэгээд хоёлаа юу яаж чахаар яг ингээ харуулаад гоё салоноод ерөн танилцуулаа явчихсан юм лөө. За тэгээ. За тэгээ. Яг үүднээс эхлэе.
Wow. Дахин юм уу? Тэгтээ шиг юм аа. Ус гаргаж ирсэн. Бачамаас төшөөс. Нэг 6 дахь мэлмэ гэж яриад шүү дээ манайхаараа. Тэрэндээ усны цэцэр төгсөж байгаа байхгүй юу? Тэгээд доороос нь уусаа явна. Тэтгэе. Бай. За дөнгөж сайн нэг массажа хийлгэлээ. За толгойн нүүрний тийм массажа комплект массаж хийлгэлээ. Маш гоё байна. Одоо нөгөө надад яг одоо ингээд массаж хийлгэсний дараа ямар мэдрэмж төрж ийн вэ гэхлээр манай энэ Белла болохоор юм толгойн массаж одоо яг сүүлийн үед аюух тренд болж байгаа юм массаж хийж байгаа юм байна. Тэгэнгүүтээ гуашаатай хослуулад мөр хүзүү за тэгээд тунгалан монголог бүх юм цэгэн ийм бариа одоо манайхаар болохоор нэг юу юм да бариа засал нүүр өргөх одоо энэ булчин чангарсан булчин бүгдийг сайхан суллаад өгдөг юм байна. Тэгээд ямар ч гэсэн ингээд энээс
одоо энэ хөхний дээрээс ингээд дээшээ ингээд толгойн орой хүртэл ингээд бүгдийн цахан ингээд хийчдэг юм байна. Тэгээд устай ингээд хослоод ус, давс зөвшөө юу байваа. Би талд нь унтаад ерөөсөө юу яаж цээжилж авсангүй манайхан та нар өөстөө ирээд өөрийн биеэр аюу гой сайхан мэдрээрээ заяа. Тэг ямар тач Стокгольмд байгаа залуучууд, бүсгүүчүүдийг манайхан Стокгольмд амьдардаг манай залуучууд, бүсгүүчүүд ер нь нэлээд ачаалттай ажиллаж амьдардаг штэ. Ер нь бол нэлээд ачаалттай, маш хөдөлмөрч хүмүүс байдаг. Тэгээд миний бодлоор энэ массажинд ирээд сайхан толгой тархиа массажлуулаад хамгийн гол нь цэгэн ийм барай засал маягаар ингэж бүх булчин шүрмөс одоо бүх тэр зангирсан хүчтэй хуучтай бүх юм чинь аюу гоё тарааж өгдөг юм байна. Хоёрын шар усыг чинь маш гоё тараадаг юм байна. Тэгээд нүүр өргөх фейслифт одоо гуаша массаж чинь ингээ хамтдаа гэсэн. Ерөөсөө л ингээд цээжнээс ингээ мөвнөөс чинь ингээ дээшээ толгойн юм зулаа хүртэл ингээ бүх цэг бүх тэр юм чинь явдаг юм байна. Тэгээд цаг хэдэн минут болчихоо. Энд яг ингээ хөвтээд. Тэгээд энэ орон дээр ингээ халуун хэмжлэлтэй. Тэгээс гоё юм халуун усан юм барай засал юм гуаша явлаа. Тэгээд сэтгэл үнээр гоё юм. Хамгийн гол нь та нар маань өөрсдөө ирээд тэгээд өөрийн биеэр туршаад үзээрэй л гэж хэлмээр байна. Тэгээд блогтойгоо хамт байсанд баярлалаа. Тэгээд энэ блогоо энэ хүргээд өндөрлөе. Үнэхээр маш гоё амарчлаа. Баярлалаа. Тэгээд би хаягийн ямар ч тач оруулъя. Тэгээд хаяг болон утасны дугаар оруулъя. Тэгээд та нар маань мэдээж цаг аваад ирэхгүй бол эднийх чинь нөгөө юутай дөнгөж сая шинээр нэгдсэн учраас бас нэг судал цаг жоохон ховор идэг юм байна. Тэгээд урьдчлаад уцтаад цагаа авах баталгаажуулаад ирэх хэрэгтэй юм шүү. За.